Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ Лама байна. Дэлхийн төв 7 хоногийн шилдэгээс хөтөлбөр эхэлж байна. Та бүхний мэдэж байгаачлан бид хөрш, бурайд, эрхүү, жита, якут, халимаг болон хятадын гол үйл явдлуудаас танилцуулдаг билээ. Харин 7 хоногийн эцэст шилдэг сурвалжлагуудаас та бүхэндээ хүргэдэг юм. Ингээд энэ 7 хоногийн шилдэгээс танилцуулъя. Урагшаа. Ордны тансаг цэнгүүний 90 үе улаан удад дахин ирлээ. Бүр олон улсын хэмжээнд шүү. Улаан уд хотод агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан уламжлалт сонсогчийн цэнгүүн ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээ уламжлалт хүрээгээ даван олон улсын хэмжээнд өргөжин тэлж бурайд Монгол хятадын залуу бүжигчдийг нэгэн тайзнаа нэгтгэлээ. Энэ бүжиг зөвхөн гоо сайхан, дэг журам, хүндэтгэлийг илэрхийлэхээс гадна эрхчлөө баатарлаг түүхэн дурсгалын бэлэг тэмдэг болж өнгөрлөө. Залуу үеийн эрч хүч өнгөрсөн үеийн баатарлаг түүх хэрхэн холбогдож байгааг дараах сурвалжлагаас хүлээн авч үзнэ үү? Гоёмсог даашин сонсогчийн эрхэмсэг дүрм товцос энэ бол жинхэнэ цэнгүү юм. Улаан уд хотод уламжлалт болгон зохиогддог сонсогчдын цэнгүү энэ жил анх удаа олон улсын хэмжээнд өргөжөж Монгол хятадын төлөөлөгчдийг хүлээн авлаа. Үүнийг 58 дугаар сургуулийн зохион байгуулах багийн нэгдмэл ажиллагаа хэрэгжүүлжээ. Өнөөдрийн арга хэмжээ бол онцгой. Энэ удаагийн цэнгүүн анх удаа олон улсын статустай болж байна. Учир нь улаан үдийн сурагчдаас гадна Монгол хятадын хүүхдүүд оролцож байгаа нь анхны тохиолдол юм а. Сонирхолтой цэнгүүн байна. Би маш их баяртай байгаа. Вальс, полька, кадриль бүжгүүдийн хөнгөн хэмнэлийн цаана олон сарын бэлтгэл, уйг гой хөдөлмөр нугдаж байдаг. Сонсогч кадетын цэнгүүн нь зөвхөн уран гой хөдөлгөөн биш, харин сахилга бат, өөрийгөө авч явах соёл, уламжлал хүндэтгэх ухамсар юм. Цэнгүүний бэлтгэл жилийн турш үргэлжилдэг. Энэ жилийн цэнгүүн дуусмагц дараагийнхыг нь бэлтгэж эхэлдэг. Манай сурагчид 15 төрлийн бүжиг мэднэ. Үнэндээ асар их хөдөлмөр бэлтгэл шаарддаг юм шүү дээ. Энэ бүжиг зүгээр нэг хөдөлгөөн биш, харин ч төвчээр шалгах бодит сорилт юм. Манай бүжигийн хичээлийг спортын бэлтгэлтэй харьцуулж болно. Бид маш их ядарч хөлсөө урсан, хүчээ шавхдаг шүү. Эцэст нь сайхан үзүүлбэр болгохын төлөө бүх хүчээд ажиллахаас өөр аргагүй. Энэ жилийн цэнгүүн агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулагджээ. Бүжиг бүрт эрхчлөөнийхөө төлөө тэмцэгчдэд талархал шингэж, хөдөлгөөн бүрийн завсар түүхийн дурсамж хадгалагдан, ирээдүйн энх тайвны төлөө найдвар оршиж байна. Нөхөрлөл харилцаа нь улс орнуудын хил хязгаараас илүү хүчтэй гэдгийг энэ хүү бүжиг харууллаа. Байгаль нуурын ширүүн салхи саад биш, харин ч давуу тал. Эрхүүгийн бус нутагт даруулт спортын авраг шалгаруулах тэмцээн болж, оролцогчид салхийг захирч, мөсөн дээр ур чадвараа харуулж олныг алмаар боллоо. Энэ экстрим спорт нь хурд, сэтгэлийн хат, стратеги шаарддаг юм. Тамирчид хэрхэн салхийг ашиглаж, мөсөн дээр хурдаа нэмж, чадвараа сорьсныг та бүхэнд шууд хүргэж байна. Приангарскийн бүсийн буерийн спортын авраг шалгаруулах тэмцээнд оролцогчдод 3 дугаар сарын хүчтэй салхи саад болохын оронд харин ч дэмжлэг үзүүлж байна. Эрхүүгийн оптимист болон Братскийн Саарма сургуулийн төлөөлөгчид 3 өдрийн турш медалийн төлөө өрсөлдлөө. Тэд салхийг өөртөө захируулж бусдад яагаад энэ спортыг сонгосноо бүрэн ойлгуулсан нь тодорхой. Далбаанд ор явах дуртай болохоор би энэ спорт хайртай. Уралдаж байхдаа мэдэрдэг адреналинаас болж би энэ спорт хайртай маа. Маш дуртай шүү. Тохиромжтой цаг агаар байнга таарахгүй нь ойлгомжтой. Зарим үед нар жаргах үед л гараанаас гарах боломжтой байсан бол хүчтэй салхины улмаас бүх уралдааныг нэг дор явуулах шаардлага гарсан байна. Харин тамирчид байгаль нуурын мөсийг төгс байна гэж үнэлсэн. Тэмцээний эхний өдөр Баргузин салхи секундэд 8 м хурж даруулт чаргануудыг хүчтэй түрж байв. Ингэснээр гүлгэр мөсөн зам дээр уралдаж буй тамирчид 60 км цагийн хурд хүртэл хурдалж чадсан байна.
км в час. Давуу нөхцөл бүрдүүлэхийн тулд бидэнд тэгш мөсөн талбай хэрэгтэй. Хамгийн багадаа 2-ыг харьцах нь 1 байх ёстой юм. Хүүхдүүдийн хувьд 600-аас 800 метрийн зай төхөөрөмжтэй. Мөн хит хүчтэй салхи, тросгүй хэсэг бас байх шаардлагатай юм а. За 3 дня соревнований. 3 өдрийн турш 2 төрлийн 17 уралдаан зохион байгуулагдсан байна. Аюулгүй байдлын дүрмийг хамгийн бага насны тамирчид хатуу баримталжээ. Учир нь тэднийг багаас нь байгаль өвөөтэй тоглож болохгүй. Энд нэг алдаач дэндүү үнэтэй тусна гэж сургаж ирсэн билээ. Эцэст нь оролцогчид болон клубын удирдлагууд тэмцээний үр дүнд сэтгэл хангалуун үлдлээ. Остались всем довольны. Үнэхээр их сэтгэл хөдлөлөө. Мөс, уралдаан, салхи үнэхээр гайхалтай байлаа. Благодаря профессионализму. Шүүгчдийн мэрэгжлийн ур чадварын ачаар тэмцээн хамгийн өндөр түвшин зохион байгуулагдлаа. Уралдаан нь өөрөө хэдхэн минут, заримдаа хэдхэн хором үргэлжилдэгч бэлтгэл ажил маш их хугацаа шаарддаг байна. Тиймээс оролцогчдоос төвчээр анхаарал төвлөрөл хамгийн их шаарддаг спорт юм а. Концентрации. Мөс сайхан байна уу? Цэвэр, тунгалаг, хөх, өвлийн хатуу сайхан мөс байна. Маш хурдан, чарганууд дээгүүр нисж байгаа юм шиг л хурдалж байна. Салхи хой зүгээс яг л хөөе баргузын хөдлөөдөг гэдэг шиг л үлээж байна. Энэ бол манай даруулт спортод хамгийн тохиромжтой, чиглэлэн доктортой, тун тохиромжтой салхи юм. Бид зайгаа харж байгаад уралдаанд орлоо. А уже в конце марта спортсмены 3 дугаар сарын сүүлээр тамирчид дахин уулзах нь учир нь байгалийн буерийн 7 хоног уламжлал ёсоор Маллай моред болно. специально для программы новости. Хуучин спорт залуудыг шинэ үеийн цогцлборууд орлоно. Читахтно спортын хувьсгал өрнөж байна. Читахтад орчин үеийн спорт цогцлбор баригдаж, спортын хөгжлийг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна. Энэхүү цогцлбор нь 5 тухтай зочид буудал, том хэмжээний бэлтгэлийн танхимууд, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй байх юм. Читийн оршин суугчид спортын ирээдүйг хэрхэн өөрчилж, бүс нутгийн томоохон тэмцээнүүдийг яаж зохион байгуулахаар төлөвлөж байгааг дараах сурвалжлагаас хүлээн авч үзнэ үү? Телевизионной плазмы, большие раздевалки. Читахтад шинэ үеийн спортын төв ордон байгуулах ажил аль бие усаар эхэллээ. 3 дугаар сарын 1-нд уг төслийн анхны чуулга тавьсан бөгөөд энэхүү арга хэмжээнд олон улсын боксийн холбооны ерөнхийлөгч Умар Кремлев болон өвөр байгалийн хязгаарын захирагч Александр Осипов нар оролцлоо. Энэ спортын төв телевизэн дэлгэцнүүд, өргөн уужим хувцас салхи өрөөнүүд, орчин үеийн бэлтгэлийн танхимууд, спорт дэлгүүрүүд, кафе зэрэг байгууламжуудыг багтаана. Энэхүү төвийг байгуулахад Оросын боксийн холбооны дэмжлэгтэйгээр санхүүжилт шийдэгдсэн бөгөөд нийт 700 сая евро бүлийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. 2025 оны 4-р сард барилгын ажил эхлэх бөгөөд төвийн нийт талбай 10,000 шод үргэлжин метрээс тавна. 1000 квадратных метров. Энэ байгууламж өөрөө дээд зэрэглэлийн төсөл бөгөөд Умар Назаровичийн баг өндөр наривчлалтай мэрэгжлийн түвшинд боловсруулсан. Тус төв нь олон улсын хэмжээнд зохион байгуулагдах тэмцээнүүд, Оросын аврах шалгаруулах уралдаан тэмцээнүүдийг явуулах бүрэн тохиромжтой төлөвлөгдсөн. Түүнчлэн өндөр түвшний бэлтгэл сургуульд хийх боломжийг бүрдүүлнэ. Энд зөвхөн бэлтгэлийн танхим бус, спортын бэлтгэлийг дэмжих зочид буудал, мэрэгжлийн сургалтын төвүүд, спортын дэлгүүрүүд зэрэг бүхий шаардлагатай байгууламжууд багтах болно. Өөрөөр хэлбэл төв нь спортоор хичээлэх шаардлагатай бүхнийг нэг дор бүрдүүлсэн иж бүрэн цогцлбор байх юм а. Такой центр решит Шинэ спортын төв баригдсанаар олон улсын болон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулах орон зай дутагдaltaй байгаа асуудлыг шийднэ. Тухайлбал Орос албаны улсын аврах шалгаруулах Александр Бахны нэрэмжит боксing тэмцээн энэ жил Читад болж 56 бүс нутгаас тамирчид оролцлоо. Өнөөдрийн тулаан хүнд байлаа. Би өөрийгөө сайн хөдөлгөж цохилтоо зүг гүйцэтгсэн ч сүүлдээ хүч тамир дутлаа. Энэ бол насан туршидтын 2 дахь тулаан маань. Умар Кремлевийн дэмжлэг үнэхээр гайхалтай. Энэ биднийг улам хичээх спортын өндөрлөгт хүрэх урам зориг өгч байна. Иван Курбачев. Иван Курбачев энэ тэмцээний авраг болоо зогсохгүй байрны шагнал хүртсэн. Тэрээр олон хүүхэдтэй гэр бүлээс гаралтай бөгөөд гэр бүл нь түрээсийн байранд амьдарч байжээ. Умар Кремлев гэр бүлд нь өөрийнхөө байрны түлхүүрийг бэлгэлсэн нь Курбачевын хувьд баяртай мөч болж өнгөрлөө. По-настоящему двойной праздник. Би энэ өрсөлдөгчтэй урд нь 2 удаа таарч хожигдож байсан юм а. Энэ удаа заавал ялна гэж шийдсэн. Тулаан хүнд байлаа. Гэхдээ багшаага зааврыг ягштал дагснаар ялд байгуулж чадлаа. Энэ тэмцээн надад маш их таалагдлаа. Байрлах орчин, зохион байгуулалт маш сайн байлаа. Баярлалаа. Из 12 боксеров. Өвөр байгалийн хязгаарын баг 12 тамирчинтай оролцсноос 4 нь шувтаргын тоглолтод шалгарч Иван Курбачев, Евгений Чаплигин нар алтан медаль хүртлээ. Александр Мадигмаев, Сергей Лимков нар мөнгөн медаль эзэн болсон байна. Шинэ спортын төв ашиглалтад орсноор Чита хотод олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэх бөгөөд залуу тамирчдын бэлтгэл хангах орчин сайжрах юм а. Стали серебряными призерами.
Хүйтэн ган халуун сэтгэл энэ бол Якут хутганы нууц. Якутск хотод гангийн тулаан Килан Килис нэртэй анхны Якут хутганы ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү үйл явдал олон нийтийн урчуудын өдөрт зориулан анхудаа зохион байгуулагдаж, улсын өнцөг булан бүрээс ирсэн дархан урчуудыг нэгтгэсэн юм. Якутын дархчууд ган төмрийг урлагийн бүтээл болгож хэрхэн амьлуулж байгааг дараагийн сурвалжлагаас хүлээн авна уу? Энэ бичлэгт хутганы эртний хурц байдлыг шалгах туршилтын нэг хэсэг гарч байна. Өрсөлдөгчид Зиссава олон давхар эски, олс мод зүсэж өөрсдийн бүтээлийг шалгуулж байна. Тодорхой хугацаанд аль болох олон төрлийн материал зүсэх шаардлагатай. Туршилтын дараа хутганы хурц байдлыг эхний байдалтай нь харьцуулна. Шүүгчид хөвөнгийн утас ашиглан хутганы хурц байдлын төвшинг эцсийн байдлаар тогтооно. Грамовка гэдэг нь хутганы хурц байдлыг эрийг шалгах арга. Эхний байдлаар хутга 5 грамм жинтэй зүйлийг зүснэ. Дараа нь бүх туршилтыг давсны дараа 7 грамм жинтэйг нь хэрхэн зүсэж байгааг харуулдаг. Эдний өөрчлөлт хамгийн бага байгаа нь шилдэг болдог. Никита Костромин Уст-Алдинский улуусын Танда сумаас гаралтай. Тэрээр хутга үйлдвэрлэж эхлээд ердөө 2 жил болсон хэдий ч олон улсын уралдаануудад төрүүлж олон шагнал хүртсэн нэгэ. Манай удам дархчууд бие. Гэхдээ 300-ны турш дарах хийсэн хүн бол байгаагүй. Гэхдээ л нэг л өдөр би төмөр боловсруулах хүсэлтэй болсон. Би өөрийгөө сургаж хөгжүүлсэн. Гэхдээ бидний дунд туршлага солилцоо маш чухал. Тэмцээн дээр хөрш орчмын дархчуудтай үргэлж мэдлэгээ хуваалцдаг. Би өөрөө бие даа сурсан үнч гэлээ туршлага хуваалцах замаар ийм түвшинд хүрч чадсан юм аа. Якутын уламжлалт бүх төрлийн хутганы хурц байдлыг шалгах энэ төрлийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна. 16 бүс нутгаас 60 гаруй дархан энэхүү уралдаанд оролцохоор цуглжээ. Манай тэмцээний хамгийн алс холын оролцогч бол Аленок улсаас ирсэн юм а. Мөн Татинск, Мигино, Кангаласк, Горны улус зэрэг олон бүс нутгийн дархчууд оролцлоо. Өчигдөрс шүүгчид хамгийн сайн хийцтэй дархны хутга, урлагийн бүтээл мэт гоёлтой хутга гэсэн хоёр ангиллаар шалгаруулалт хийлээ. Маш үзэсгэлэнтэй бүтээлүүд ирсэн бөгөөд зарим нь урлагийн бүтээл хэмээн үнэлж болох үс байна. Оролцогчид тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд байсан гэж онцолжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд үндэсний мастер дархчууд, Бүгд найрамдах улсын дархны холбооны гишүүд, олон улсын хэмжээний хутга үйлдвэрлэгчид багтсан байлаа. Шалгаруулалтын эцэст хамгийн хурц бүх төрлийн хэрэглээнд тохиромжтой хутга уралдаг, шилдэг дархчууд тодорлоо. Үүнд Николай Костромин, Александр Михайлов, Семен Томский тэдний бүтээлүүд мэргэжлийн түвшний маш өндөр чанартай хутга урлалын гайхамшиг гэдгийг шүүгчид онцоллоо. Хятадд хавар цаг иржээ. Дагаад орлого нэмэгдэх нь хаврын дулаан өдрүүд ирж Хятадын иргэд дугуйн аялал, гэрэл зургийн хэрэгсэл, идэвхтэй амралтын бүтээгдэхүүнд мөнгөө зарцуулахад бэлэн болж. Манай сурвалжлагчид Бээжин хотын оршин суугчдаас хаврын улиралд ямар шинэ худалдаа авалт хийж байгаа талаар лавлаж, Хятадын эдийн засгийг хаврын уур амьсгал хэрхэн өдөөж байгааг дэлгэрэнгүй хүргэх болно. Бээжин нэрнээс нь харахад хойд нийслэл гэсэн утгатай боловч 3 дугаар сарын эхнээс л хавар өөрийн эрхийг эдэлж буйн хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мэдрэгдэнэ. Гадаа цагаагаар дулаарч хүмүүс идэвхтэй амрах цаг иржээ. Бид улирлыг эртхэн эхлүүлэхийн тулд шин цаасан могоо авлаа. Энд ирээд л хавар цаг иржээ гэж мэдлээ. Анхаарлаа хандвал мод хүртэл цулцгалсан байгаа нь харагдана. Цагаагаар сайхан байна, зугаалж байна. Сүүлийн үед энэ цэцэрлэгт хүн ихсээд байгаа шүү. Би бүр хавар цаг ирлээгээд нарны шил авлаа штэ. Хавар цаг бол гайхалтай улирал юм. Богино ханцуутай хувцас өмсөж болно. Гадуур зугаалханд бол би 4 шинэ хувцас 2 гутал авлаа штэ. Би өнөөдөр хавар цагийг харуулсан хувцас өмслөө. Бас хятад уламжлалт хэв маягтай шөхөр цүнх авсан. Хавар цаг ирснээр хүмүүсийн амьдралын хэм маяг төдийгүй хэрэглээний чих хандлагч өөрчлөлт гардаг. Одоо олон мянган хүн дугуйн аялал, ууланд алхах болон байгалийн гоо үзэсгэлэнг толдох аялалд мөнгө зарцуулахдаа бэлэн болжээ. Бясалгалт аялал буюу хүмүүс хаврын эхний цэцэгсийг ажиглаж, тайван аялаж, байгалыг мэдрэх аялал буюу бясалгалт аялалд хэмээх шинэ нэр томьёо хүртэл гарсан байна. Фото тоног төхөөрөмж, спортын хэрэгслүүдийн борлуулалт эрс өссөн бол Бээжингээс спортын дэлгүүрүүдэд дугуй, скутер, аяллаа хэрэгслүүд эрэлт барааны тоонд орсон байна.
Цаг агаар дулаарч байгаа болохоор найзуудтайгаа хотоос гарч зугаалахыг тэсэн эдэн хүлээж байна. Би аялахын тулд хөнжил жижиг хөргөх шүртэл худалдан авсан. Одоо тохиромжтой майхан сонгох л үлдлээ. Хавар хүлээхгүй, тиймээс би шинэ адал явдлуудад бэлэн. Энэ шинээр авсан аяллаа үргэлжийг нь харалтаа. Цаг агаар дулаарч эхэлмэгц спортын барааны эрэлт эрс өсдөг. Ялангуяа теннис, агаарын теннисний хэрэгсэл маш их борлогдож байна. Борлуулалт жилийн дүнгээр 10% өссөн. Гэр бүлээрээ аялах, алхахад зориулсан спортын тоног хөрөмжийн эрэлт одоогоор нийлүүлэлтээс давчсан байна. Хаврын эдийн засгийн өсөлтөд техник, технологийн дэвшилж нөлөөлж байна. Одоо интернетэд цэцэглэх хүндрэлийг шууд амжуулж харуулдаг онлайн платформуд олширчээ. Өндөр настай жуулчдад зориулан уламжлалт аяллыг техникийн тусламжтай хөнгөвчилж, робот экзо арга яс буюу биеийн хүч тэсвэр нэмэгдүүлэх төхөөрөмжүүдийг санал болгож эхэлсэн байна. Энэхүү технологийн тусламжтайгаар өндөр нас саад болохгүй. Хэдийн өндөр настай ч уулын эгц зам хэцүү маршрут туулж болно. Эдгээр инновац шинжлэгдсэн аялал жуулчлалын чиг хандлагууд нь 2025 онд Хятадын эдийн засгийн өсөлтөд чанартай доктортой дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна. Хятадын захин орчинд роботууд хүнээс илүү бүжгэлдэг гэж шууган дэгдлээ. Ханжоу хотын Unitary Robotics стартап хүнд дүрст робот болон робот нохтороо дэлхийн анхаарлыг татаж Хятадын робот технологийн хөгжил шин түвшинд хүрж байгааг харууллаа. Тэдний бүтээсэн робот бүжигчид интернет хэрэглэгчдийг гайхшруулж ирээдүйн технологиг яг одоо харуулхад бэлэн болсон байна. Та ирээдүйг хармаар байна уу? Тэгвэл дараах сурвалжлага танд зориулагдсан юм байна. Хятадын Ханжоу хотын Unitary Robotics компани хүндүрст робот интернетийн од боллоо. Тус компани 16H1 робот Хятадын төв телевизэн шинэ жилийн баярын гала концертын үеэр хүмүүстэй хамт Янге ардын бүжиг бүжиглсэн нь үзэгчдийг гайхшрууллаа. Гэхдээ энэ нь тэдний сүүлийн бүтээл биш юм. G1 хэмээх хөнгөн загвар нь бүжиглэх чадвараараа бүрч илүү бөгөөд $16,000 шууд худалд авах боломжтой. За $16,000. Энд нь хос камер байрласан. Харин энэ хэсэгт лазер радар бий. Батарей нэх биеийн зүүн талд байрлаж, дотор нь хөдөлгөөний хяналтын алгоритмыг удирдах компьютерийн модуль багтсан юм а. Алгоритмы контроля движений. Стартап Unitary Robotics-ийн түүхэн тус компани үүсгэн байгуулагч Ван Синсиний магистрийн төслөөс эхэлжээ. 2015 онд тэрээр X-Dog хэмээх робот нохоон загвар гаргахдаа ердөө $3,000 хөрөнгө оруулалт хийсэн байна. Шанхай их сургуулийг төгссөний дараа DJI компани ажиллаж байсан ч X-Dog-ийн бичлэг интернетэд алдартай болж олон сая $1 хөрөнгө оруулалт татжээ. Үүний дараа 2016 онд Unitary Robotics компаниг байгуулж робот нохойг анхны бүтээгдэхүүнээ болгосон байна. году стартапа. Анх бид 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй жижиг баг байлаа. Харин 2021 онд үхэр жилийн баярын гала концертт оролцсноос хойш манай компаниг олон хүн мэддэг болсон. Өнөөдөр тус компанид 500 гаруй ажилтан ажиллаж 10 хэдэн төрлийн роботын бүтээгдэхүүн худалдаалж байна. Тэд робот нохой, хүн дүрст робот, аж үйлдвэрийн манипулятор, лазер локатор зэрэг төхөөрөмж бүтээдэг. Тус компаниг бусдаас ялгаруулдаг гол онцлог нь дэвшилтэй технологийн өндөр үр дүнтэй байдал, өрсөлдөхгүй схем дүн юм. Unitary Robotics роботын салбарт өрсөлдөө нэмэгдэхийг эерэг хандлагатай хүлээн авч буй. Тэдний үзэж байгаагаар хүн дүрст роботын үйлдвэрлэл одоо л эхэлж байгаа бөгөөд ирээдүйд илүү хөгжих боломжтой. Компания только приветствует, поскольку индустрия в самом начале пути. Бидний урд олон сорилт байна. Хүн дүрст роботын хувьд орчноо таних чадвар, хүнтэй сэтгэл хөдлөлийн харилцаа үүсгэх боломж, жинхэнэ хиймэл оюун ухаантай уялдах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байна. Одоогоор үнэхээр ухаалаг хиймэл оюунд робот хараахан гараагүй байна. Харин бид хамгийн том сорилтыг даван туулж хөдөлгөөний доктортой байдал, зохицуулалтын алгоритм хөгжүүлж чадсан. Разработать алгоритмы контроля движения. До массовых продаж гуманоидных Хүн дүрст роботыг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд хугацаа хэрэгтэй ч Unitary Robotics-ийн робот ноход дэлхийн зах зээлд давамгаалж байна. Шинжээний Гаогүн роботын үйлдвэрлэлийн судалгааны хүрээлэнгийн мэдээллээр Unitary Robotics дэлхийн робот нохойн зах зээлийн 70%-ийг эзэлж байгаа. Тус компани робот ноход ердөө $1,500 эхэлсэн үнэтэй бөгөөд өрсөлдөгчдөөс хамаагүй хямд учраас хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа ажээ. Ван Цянь Юй, CGTN.
Эрхэм үзэгчдээ энэ 7 хоногийн тойм дуслаа. AS Global телевизтэйгээ хамт байж орчин үеийн технологиг хэрэглэж үндэс угсаагаа мартаж болохгүй шүү. Ламаа та бүхэнтэй хамт байлаа. 7 хоногийн дараа эргэн уулзлаа. Түр баяртай.